Сайн байцгаана уу та бүхэндээ гэгээ сайхан өглөөний мэндийг өргөн дэвшүүлье. За өглөө хөтөлбөрийн сурвалжлагыг яг одоо дөнжин гараа худалдааны төвийн урд ирсэн байна. За тэгэхээр өнөөдөр бид бол зуны дэлгэр цаг ирж байгаатай холбогдуулаад за гэр бүлээрээ найз нөхдөөрөө хамт олноороо аялж байгаа зугаалж байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр аялалд гарахдаа тулгамддаг гол асуудал бол мэдээж за аяллаа хоол хүнсийг хэрхэн яаж бэлдэх вэ? Ямар хоол хүнслийг сонгох вэ гэдэг дээр бол бид тодорхой хэмжээнд эргэлздэг. Тэгвэл өнөөдөр хамтдаа аялагч нартай явж аяллаа хоол хүнсийг хэрхэн яаж бэлддэг тухай мэргэжлийн хоол зүйч нартай хамтдаа ярилцуулнаа. Ингээд нэвтрүүлэгтээ хамт байгаараа хамтдаа аялцгаая. За өглөө хөтөлбөрийн сурвалжлагыг яг одоо уу болонд хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн бидний хүргэж байгаа сурвалжлага бол за аяллаа хоол хүнсийг хэрхэн яаж бэлдэх вэ гэдэг дээр үзэгч та бүхэндээ өнөөдрийнхөө сурвалжлагыг бэлтгэн хүргэж байгаа. Тэгвэл яг одоо миний зүүн гар талд за аяллаа хоолны сургагч багш Пүрэв Дулан зогсож байна. За өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр хоёулаа хамтдаа телевиз үзэж байгаа үзэгчтэй аяллаа хоолыг хэрхэн яаж хийж бэлдэж болдсон бэ? Ямар орчныг бүрдүүлж болдсон бэ гэдгийг бас эхлээд танилцуулъя. Яг энэ аяллаа хоолны сургалт бол яг хээр хөдөө болох ёстой гэж би боддог. Тэр үднээсээ энийг санаачлаа. Тэгээд яг одоо энэ хээрийн нөхцөлд одоо ингээд бүгдээрээ тий ширээ засцсан суралцагчд маань бүгдээрээ ирчихсэн ингээд сургалтандаа суухад бэлэн болчихсон байна. Тэгээд одоо бүгдээрээ хээрийн нөхцөлд хээрийн кофег яаж бэлтгэж чанах вэ гэдэг талаар бүгдээрээ суралцъя. Аялагч нар бол өөрсдөө ирээд илүү их сонирхоод хийж үзэх юм бол дараагийнхаа аялалдаа өөрөө гэр бүлээрээ найз нөхдөдтэйгээ явж байхдаа бол бас эднийг хийж үзэх энэ арга барилыг суралцах боломжтой гэсэн. Боломжтой. Тий. Өөртөө нөгөө хийгээд үзээд хамгийн наазах нь одоо кофего өөртөө одоо цэнгэлээд ингээд хэрийн кофега чанж угаад тэгээд дээрээс нь одоо ингээд энэ зөөврийн ийм жижигхэн газан плетгэн дээр ийм савн дээр хэрийн нөхцөлд одоо энэ талхаа бариад ингээд давхирч байгаа юм. Талхаа ингээд зурцсан одоо бэлэн болж юу шаарч хэлэх гэж байна. Тэгээ бүгдээрээ одоо энэ хэрийн юу кофе чаны. За тэгээ. За энэ чинь ингээд ийм хөрхөн газан плетик байж байгаа. Та бүхэн харж байгаа. За энэ газан плетгэн дээр за би нэг кофе шанж үзье те. За эхлээд ийшээгээ бол усаа хийн. Ер нь бол хүмүүс юу гэдэг нэг аяллахаа тав тухтай орчныг бүрдүүлэхийн тулд бол янз янзын одоо зүйлүүдийг шийдэж бодож олдог шүү дээ. Гэхдээ яг нэг аялалд гарахаасаа өмнө яг тухайн орчныг яаж бүрдүүлэх үү гэдэг дээр бол маш сайн анхаарах шаардлагатай юм шиг байна. Тэгээ бид нар бол нэг аялна гэхээр тухайн аялах өдрөө ч юм уу шууд хөрвүүлцдэг. Гол нь нөгөө орчноо бүрдүүлэх юм бол тухайн аяллаа гол нэг утга учир байгаад байгаа юм тий. Тэрийг өөрсдөө төлөвлөж өөрсдөө бүрдүүлнэ штэ. Яг ийм сайхан байгальд ингэж юу яаж байгаа учраас аяллыг төлөвлөж байгаа учраас аялалч угаасаа айгүй тийм юу яаж байгаа штэ. За одоо аялалд гарыг гэж биш байхгүй юу? За бүгдээрээ тийм аялал тийм ингэж төлөвлөдөг учраас тухайн нөхцөлдөө төлөвлөгөөгөө маш сайн гаргаад хээрийн нөхцөлд яг тэр хээрийнхаа сайхан одоо аяллахаа сайхан мэдрэмжийг өөртөө авах нь чухал ах гэж би боддог. Болно шүү дээ. Тий, болно. Яг энэ хэмжээгээр нь хийгээл одоо наатгач хийгээд тэрүүгээрээ таглаад газан плетгэн дээр тавьчихаар тэгээд маш зөөлөн гал дээр ингээд зөөлөн чанах юм бол маш их нөгөө амтлаг гоё болно. Далхыг одоо ингээд би бол хээр барьж явах бол өстой. Одоо өнөөдөр л одоо танаас л хэрэг нэгцэнд бол ингээд далх барьж болдгийг. Тий, одоо энэ газан плетгэн дээр одоо энэнийхээ галыг ингээд юу арчи, асаач. Гол зүйл бол ерөөс аядаг байх юм байна шүү дээ. Тийм шүү дээ, тий. Тэгээд энийг хамгийн одоо баг дээр нь галаа тохируулаад За одоо та бүхэндээ яг энэ хэсэг дээрээс аяллаа хоолны сургалтанд хүрэлцэн ирсэн зочдоо аялагч нартай зориулаад хэрхэн яаж бэлтгэдэм бэ гэдэг гарын авалгуудыг танилцуулах гэж байна. За хээрийн аялалд хэлэх юм бол ингээд тогоочийн үүрэг ямар байдیں۔ За хээрийн аялалд ямар хоолны одоо менюнууд гаргаж болдیں۔ Хоолны зэс байдیں гэдгийг одоо Пүрэв Дулан багш танилцуулна.
энэ дээр ч болоод ирэхээр одоо тэр маршрутын судалгаа одоо энэ дээр байгаа тэр одоо менюг яаж зохиох юм, менюгээ зохиочоод яаж тэн дээр ингэж юу яах ёстой юм, хүнсний материалын тооцоо гаргах ёстой юм, хөтөлбөрийн аюулгүй байдлыг яаж хангаж явах ёстой, бүх зүйлүүдийг энд ингээд багцлаад бэлэн болгоод хөтөлбөр болгоод аргачихсан байж байгаа. Тэгээ аав ээжтэйгээ эмээ өвгтэйгээ явж байхдаа хоолны асуудал дээр бол одоо махан хоол иддэг тохиолдлууд бас их байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд энэ цагаан хоолны меню бас байна. Би та бүхэндээ бас ингээд дэлгээс сонирхуулах юм бол цагаан хоолны өглөөний цай ингээд шарсан сонгонтойгоос ахуулаад мөөгний салаад, за тэгээд амт төмөсний салаад, цэцгээтэй өхрийн нүдний котлет гэдэг ингээд байж байна. Энэ дээр одоо жишээлбэл хэдэн нэр төрлийн цагаан хоолны одоо нэршил байна бэ? Энэ одоо 14 хоногийн аялалд явж байгаа. 14 хоногийн аялал. 14 хоногийн аялалд өглөө юу идэх вэ? Өдрийн хоолн дээр явах уу? Оройн хоолн дээр юу авах вэ гэд ингээд багцлаад юм чи ингээд гарахаар маш олон нэр төрлийнх болж байгаа байхгүй. Аяллаар одоо бид аль болох одоо шинэ хоол, шинэ соргог тэгээд их амархан хийждэг. Тэгээ амт чанартай ийм юм одоо зочид төлөөлөгчд ах トゥ нар одоо ингээд одоо явуулын хоол идчихвэх нь хэцүүтэй вэ гэж санагдаад байгаа юм. Тэгээд одоо чинь өнөөдөр бол одоо ингээд бид нар энэ талхыг сонирхож байна. Бид хойдоо гадаа явахдаа одоо хойдоноос талх аавна гэдэг одоо ингээд сумын төв, аймгийн төв явуултаа биш. Гэхдээ явдаг л байлаа л да. Бөөнөр навч яваад хатаагаад. Гэтэл яг газар дээр нь ингээд талхаж игнээд идэх энэ аргачлалыг бол одоо заалгаж байна л да. Өнөө хөнгөн цагаан сав биш. Тусгай зориултын тагтай ийм сав байна. Тэгээ энэ сав дээр одоо ийм гоё талх хийж байна. Одоо энэ сая эргүүлчихэд байж байгаа. Байдлыг тэгээ дуу муу ямар гоё талх гарч ирж байна. Тэгээ ийм этгийн сургалтыг зааж өгч байна. Өглөөний зууш яаж хийх, за тэгээ өглөөний хөнгөн шүл хоол төрхөм хийх аргачлалыг бол ингээд зааж байна. Технологи нь бас их өрн бүс их сайхан юм байна. Эндээс их юм сурч байна оо. Хоолны соёл гэдэг чинь өвгөн хэцэл дөө. Хоолны соёл, хоол их урлаг л гэж би бол тэгж ойлгоод байгаа. Тэгээ хоол чи өөрөө эко хэрэгтэй, эрүүл мэнд, тэгээ хүний ямар онцлог юунд тохирсон, хүн бүгдийн онцлог тохирсон. Тэгээ тийм байх хэрэгтэй. Хоол өөрөө харагдах чанараасаа, үнэртэх чанараасаа амтлага гэлэнгээл энэ чинийгээд урлаг болоо авчиж байгаа. Тэгээд их сайхан бүх юм таарсан хоол бол тэгээ хүний эмчилгээ, хоол гэхээсээ илүү эмчилгээ болдог. Бид ч аялж явахлаар нэг баахан юм аваад явдаг. Тэгээд хэд хонохын хизээ идэх, өглөө хоолн дээр идэх, ороо хоолнд идэх юм ямар материал дэлгүүрээс авах юм. Энэ дээр төлөлт байхгүй. Баахан юм аваа явдаг, баахан юм хөдөө гараад илүү гардаг. Эсвэл ногоо сонгон ногоон илүү гардаг, эсвэл одоо хуурай хүнсэн илүү гардаг ингээд материал. Энэ дээр бас их тооцож бодож авчих хэвээр гэж хэдэн хүн явах юм, хэд хонох юм, яах юм хийх юм. Энийний төлөлтийг бас зөв хийх ёстой гэж ярьж байл да. Тэгээ энийг бас нэрээ анхаарч та сайн зөв юм аа л гэж бодлоо. Өглөөний хоол, өдрийн хоол, оройны хоол багцаарна. Тэгээд тэрэн дээр өглөөний хоолн дээр хэд чинь л одоо борцдоошвол чансан кофе, шинэ барьсан талх. Өдрийн хоолн дээр болоод ирэхээр одоо бишбармак хийж гэн. Тэгээд цезар салат хийлээ. Сая бид нар нөгөө юуны дахианы мах болон нөгөө хоньны махан шарлогоо дарж тавилаа. Одоо бүгдээрээ нөгөө хээрийн десертийг хийн. Десерт болон бялууга хийн. Одоо энэ хүнсний ногоонууд жишээлбэл ямар хоолнд ер нь хэрэглэгдэх вэ? Одоо энэ нөгөө нэг аюунда хэрэглэн бишбармакында салат хийн. Тэгээд шарлогонд орно. Тийм хүнсний бүтээгдэхүүн. Тэгээ одоо энэ ингээд сургалт дуусгаад энд байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн хэрэглээд дуусна гэсэн.
Одоо сүүлийн одоо ковидос хойшоо нөгөө манай дотоодын аялагчид нэлээдгүй одоо Монгол орноор аялдаг болсон. Эхэндээ бол манайхан бол ингээл нэг өөрсдийнхөө байгаа юмнуудыг аваад яваал тийм ээ янз янзын хүн судалдаж аваад муутгаал өдөө очиод муутгаал хаяал гэдэг гэсэн. Одоо бол тэр бол бас харьцангуй өөрчлөгч. Хүмүүс өөрсдөө хоолны соёлтой болчихж байна. Нөгөө нэг уламжлалсан мах шарж түлж иддэг хорхог боодгоны асуудлууд бас нэлээд одоо боловсронгуй төвшөнд очицсан явж байгаа. Жишээлх юм бол одоо хорхогийг хийхдээ бол хуучин бол дан бараг мах төмсөөр хийдэг юм бол одоо нэмэлтээр хачир ногоо төрөл бүрийн юмнуудтай холдог болсон байна. Нөгөө хэрэглээгөө зохицуулж чаддаг болсон байж байна. Шорлогуудыг бол одоо төрөл бүрээр нь одоо дарж хийж сурцсан байна. Аялалд явбал ер нь ямар хоол хүнсийг хийвэл илүү зохимжтой, тохиромжтой байдаг вэ гэдэг талаар зөвлөгөө өгж хамтарч хийж ингэж сургалтаа явууллаа. Яг энэ хөтөлбөрт бол яг өглөө өдөр оройн хоолноосоо гадна амттан яаж хийх үү, хэрэг нөхцөлд төсөө өдрийн биологи яаж хийх үү, тэгээд хүндэтгэлийн цог, шарлог гэл одоо аялалд ер нь яг тэр тогтсон өглөө өдөр оройнхоосоо гадна жимсний арцтай биологи хийлээ, десертнүүд болоо одоо тийм finger food бас хийсэн. Аяллаа өөрөө сонирхолтой болгохын тулд тэр сонирхолтой маршрутын дагуу сонирхолтой хол төлөвлөж хийх хэрэгтэй. Тэгвэл аялалч өөрөө илүү амттай болох юм болоо гэдэг үүднээс төлөвлөх хэрэгтэй шүү гэдэг тийм зөвлөмжүүдийг нэлээх түлхүү өгдөө. Ерөнхийдөө бас ингээд аялалд яваад яг нөгөө нэг талхыг чинь барьж үзлээ. Хэрийн одоо энэ кофег уулаа үнэхээр аз жаргалтай. Үнэхээр энэ аяллаа маш сайхан дурсамжуудыг бид нар бүтээсэн шүү, маш их баярлалаа гэдэг сэтгэл одоо надад хэлж ийн гэдэг бол энэ аяллаа үр дүн гарч ийн гэж үздэг байхгүй. Тийм болохоор зэрэг би одоо нийт аялал сонирхож байгаа, хамтарч ингэж ажиллаж байгаа, хийж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа л гэж хэлье.